За сайн байцгаана уу? Би Нураа эрт илрүүлгийн төв дээр нөхөртөөгөө гэр бүлийнхэнтэй хамт ирсэн байна. Тэгээд эрт илрүүлгийн шинжилгээг бол манай гэр бүлийн хувьд жил болгон заавал тогтмол өгдөг. Тэгээд энэ бол одоо бүр манай гэр бүлийн хувьд үнэхээр маш чухал зүйл байдаг учраас тэгээд Монголд одоо бас ийм Нураа гэдэг эрт илрүүлгийн ийм сайхан төв нэгцэнд айгу баяртай байна. Тэгээд одоо яг шинжилгээнд орох гэж байна. За би сая цусны шинжилгээ болон эмэгтэйчүүдийн шинжилгээ өгчөд гараад ирлээ. Тэгээ ер нь бол энэ цусны шинжилгээгээр нь 17 илэрсэн гарч ирд юм байна. Тэгээ үлдсэн одоо шинжилгээнүүдэд орох гэж энд нь одоо болохоор компьютер томографт орох юм байна. За ямар ч хэлсэн шинжилгээ өгнө. Энэ ажиллагаа нь 10-аас 12 минут хэмтэн. За энэ ажиллагаанаас нь танд 8 дүгнэлт гарна шүү дээ. Зүрхний титэм судснуудын шохоочлтуудын шалгана, уушгины зангилаанууд, уушгины архив бөглөрөлтүүд, хэвлэн үндийн эрхтнүүдийн цэсний чулуу, бөөрийн чулуу, илэг нойр булчирхай үүсвэрүүд, хэвлийн гадна дотны өөрчлөлт гэсэн 8 дүгнэлт гарна шүү дээ. Шинжилгээнд ороод хэрэг сэтгэл яв. Сэтгэл сайхан байна. Янз бүрийн шинжилгээ өглөө. Ямар ч гэсэн компьютер томографт ороод бас гиз дотор тэгээд ерөөдөө ууш шиг те маш олон төрлийн шинжилгээний хариуг гаргаж ирэх юм байна. Харин бидний нэг энэ компьютер томографийн аппарат нь болохоор бүр цацрагийн тэр нэг хорттой яг энэ 97%-аар багасгасан тийм баг аппарат үүд биш үү? Тэгээ хоёлаа өмнө нь бас Лондонд орж ирсэн те. Ерөнхийдөө бол жил болгон манай гэр бүлийн хувьд заавалчгүй эрт илрүүлгийн мөрчсөн юм шинжилгээнд бол орохыг хичээгээд бүр энийг бол ажил болгодог. Яагаад гэвэл битэр чи одоо дундаа хөөрхөттэй одоо гэр бүлийн хувьд бол ер нь зөвхөн энэ бол бит хоёрын одоо зөвхөн эрүүл мэндэд анхаарад нэг ингээд гоё нэг эрүүл байх асуудал ерөөсөө биш болчихж байгаа байхгүй тий. Энэ бол бүр айгүй том хариуцлага. Тэгээ бүр юм айгүй бүр маш чухал зүйл учраас бит хоёр ер нь бол заавалчгүй жил болгон залуу хүмүүсийн хувьд залуу хүмүүс явж гэлтгүй нь ямар ч насны хүмүүс бол заавал жил болгох хэрэгтэй юм шиг байна. Гэтэ энэ жоохон сүүлийн үед анзаараад хахад ер нь залуу хүмүүс бүр илүү их юм янз бүрийн одоо эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахгүй болохгүй болчихдаг шүү дээ. Янз бүрийн шалтгаанаас л бол ингээл янз амар зүйл сонсогдоод ах юм байна. Одоо би миний бас амар олзоорч байгаа зүйл нь юу гэхээр энэ ч бас нөгөө хөхний хавдрыг бас илрүүлж байгаа. Би нөгөө адилхан жил хөхний нөгөө шинжилгээ өгөх гээд амжааг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилдээ бас энэ ч нэг бүх вакцинд нь энэ орчиж байгаа юм байна. Энэ болохоор нүдний угийн зургийг авч байгаа. За нүдний уг хэсэг гэдэг бол одоо хүний нүдний хамгийн артлын хэсэгт байрладаг. Ерөнхийдөө энэ торлог бүрхүүл одоо нүдний бараг 3/2 шахуу ингээд хамгийн дотортлын хэсэгт ингээд байж идэх давхар байхгүй. Тэгээд таны энэ хүүхэн хараа нарийнхан байгаа учраас энэ зурган дээр зөвхөн төвийн 50 градус нь авагдаж байгаа гэсэн үг. За энэ төвийн 50 градус нь урдаас нь харахаар ингэж харагдаж байгаа. За энэ таны баруун нүд, зүүн нүдний угийн хэсэг байна. За хоёр гол бүтцийг үнэлэх журмаар авч байгаа. Энэ хэсэг хоёр. За энэ бол мэргэжлийн хэллэгээр шарт толбогч нэрлэдэг монголчуудынхаар бол нөгөө нүдний хал гэж ярьдаг хэсэг байхгүй. Тэгэхээр хүний яг төвийн харааг хариуцдаг хамгийн гол бүтц байхгүй. Тэгэхээр хоёр нүднийх эрүүл байгаа учраас харааны юм сайн 100% сайн харж чадчих гэсэн үг шүү дээ. За би сая ингээд бүх шинжилгээг өгөөд гараад ирлээ. Тэгээд ямарсан шинжилгээ дууссан гут ингээд таны эрүүл мэндийн тайлан гэдэг ийм иж бүрэн оншилсан юм гоё номтой болд юм байна. Энэ номон дээр болохоор ингээд одоо миний өнөөдрийн ирээд өгсөн бүх шинжилгээний хариунуудыг ингээд бүр бэгүү бичээд ингээд гоё зурагтай ингээд тайлбарлаад өгсөн байна. Тэгэд өнөөдөр ингээд Нураа одоо шинжилгээний төв дээр ирээд нөхөртөөгөө гэр бүлтэйгээ хамтдаа ингээд илрүүлгийн онцлогоонд жил бүрийн төлөвсөн онцлогоонд орсондоо их баяртай байна. Их сайхан гоё одоо төв нэгдсэн байна. Тэгээд ямар ч гэсэн яг одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа хөгшин залуу одоо ямар ч хүн байсан гэсэн эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс
жил болгон өөртөө гэр бүлдээ хайртай бол тий тэгээд зориулаад цаг заваа гаргаж агаад төлөвлөж агаад ингээд эрт илрүүлгийн онцлогоонд заавал орж байгаарэ гэж миний зүгээс бол чин сэтгэлээсээ уриалж байна. Яа тэгэхээр энэ бол бүр хамгийн чухал. Би нэг зүйлийг бүр айгуу сайн ясмахандаа шингэж ойлгож авсан. Хүн ерөөсөө л эрүүл мэндэ алдах юм бол бүх юм алддаг юм бэл. Тэгэхээр ер нь бүх юмаа одоо мөнгө төгрөг ажил төрөл одоо юу гэдгийг тий энэ бүх зүйл чинь эрүүл ээж ажлын өрт чинь нэр нь бүх тэр аз жаргал сайн сайхан бүх зүйл эрүүл ээж ажил ирдэг учраас эрүүл ахын л хамгийн чухал. Би та нартай эрүүл ихийг гэсэн. Хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Эрүүл жаргалтай амьдралын үндэс урьдчилан сэргийлэх үзлэг.